сайн байна уу? Нав Батхүү гэдэг. Намайг хэлсэн. Бид 93 дахь сургуулиас орж байгаа баг байна. Бидний хийсэн бүтээл бол одоо салхийг ашиглан тог гаргах тийм бүтээл ба. Тэгэд одоо энэ Монгол улсын бохирдлыг багасгахын тулд салхийг ашиглан орон сууц бүр өөрсдөө тусдаа нэг л сэнс байхад ерөнхийдөө бол өөрсдийнхөө ахуй хэрэглээний зүйлсийг хангана гэдгийг бид хоёр энүүгээр үзүүлэхийг оролцсон. Агаарын бохирдол тий, агаарын бохирдол. Одоо энэ сэнсийг бол бид нар нөгөө нэг салхи жижиг гэмнэр бол салхиныг ажиллахгүй болохоор зүгээр шууд цахилгаанаар ажилуулад түүнийгээ одоо энэ зүгээр юм төсөл болгож хийгээд тэгээ гэрэлнүүдээ ингээд шууд эндээ батарейнд хуримтлуулж байгаа тасаасан. Ерөнхийдөө бол нэг юм байшингийн бүх ахуй хэрэгслийг бол нэг сэнс маань бол маш сайн хангаж өгнө гэсэн одоо тайлбартай л. Одоо энд байшинд нэг байгаа энэ гадаах одоо гэрэлтүүлгийг хийж гисэн. Байшингийн гэрэлтүүлэг тэгээд бас гадаах гэрэлтүүлгийг хийж гисэн. Доторх нь бол одоохондоо арай асхааргүй байгаа. Энэ цахилгаан хураахтаа жоохон дутуу хураагаад одоо доторхоо асаахад бол арай хүрлцгээргүй тийм жоохон батарей хураацсан байна. Асаан гэвэл нэг 6-аас 8 цаг хүрдээ эргүүлэхэд ерөнхийдөө бол цэнэглэгдэж чинь гэж та. Хүрдний хэмжээг бол зүгээр яг салхинд одоо ирэхэд тохиромжтой болол одоо нөө салхи гэж ирэхэд арай илүү нөгөө нэг өртөх боломжтой болгож хийж гисэн. Тооцоол сэнсээ аль болох хөдөлгөөнгүй байрлуулах тэгээд аль болох ямар нэгэн юмд одоо хүргэхгүй байлгахаар хэмжээнд л байлгах. За энэ маань болохоор агаарын бохирдлыг арай багасгах нь тэгээд салхин хүрдтэй болохоор нэг айлын тогийг бол маш сайн хангаж өгнө. Тэгэхээр одоо гадна талын гэрэлтүүлэг ингээд байгаа бас гэр доторх ахуй хэрэглээний зүйлсийг асаахад боломжтой тийм салхин хүрд байгаа. Салхин хүрдийг бол ямар нэгэн юмд хүрэхээргүй тэгээд одоо арай өнгө үзэмжтэй байлгахаар хийж болно. Гэхдээ аль болох байшинтайгаа ойрхон өндөрлөг байвал арай илүү тохиромжтой болж өгнө. Сэнс нь бол салхинд нэлийн бас түүртэж одоо хөндөгдөхөөр тийм хэмжээний байвал яг ийм тохиромжтой тогийг бол хангалттай өгнө. Тэгээд сэнсээ бас одоо өгж байгаа цахилгааныг нь хуримтлуулад тэрийг зөв ашиглах юм бол ерөнхийдөө бол агаарын бохирдлыг бол 100% бууруулах боломжтой. Бүтээлээ бид хоёр одоо нөгөө нэг одоо яг нөгөө хөндөгдөж байгаа сэдв болох агаарын бохирдлыг яаж бууруулах вэ гэдгийг одоо олж шийдлрүү одоо бодоод тэгж байгаад энийг хийсэн байна. Энэ бол гар доорх материалуудыг хийсэн. Зарим зүйлсийг гаднаас авсан байна. Одоо электрон, протон нөгөө цахилгааны тийм дэлгүүрүүдээс очиж лавлаад бүгдийг яг ингэж нэг бүрчлээ авсан. Одоо тэгээд энд бол унтраалгууд байгаа. Одоо энүүгээр одоо бүх цахилгаануудаа өөрсдөө одоо тохируулад одоо яг хэрэгтэй зүйлс дээрээ ашиглах боломжтой болгож өгсөн. Одоо энийг нэг сарын хугацаанд хийж. Тэр бага уг нь дөрүүлээ эхлээд тэгсэн нөгөө хоёр нь болохоор нөгөө нэг юмаа хийх боломжгүй болоод гаргасан. Тэгээд бит хоёр үлдээж энийг яг бүрэн зоосон байна.